хотоо мануулах гэж нохоод хижээдэг. Уг нь одоо ард түмнийхээ амьдралыг сайхан болгох гэж л төрийн өмчийн компани сайд нарыг засгийн газрыг бид хижээж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө хотоо манах ард түмнийг сайжруулах төрийн өмчийн компани ийм өртөө болцсон байна. Энэ дээр АТГ юу ч хийхгүй байгаа энэ механизмыг яах вэ гэдгийг л ярьсан. Хоёрдугаарт толгойд малгайгаа тааруулдаг болохоос биш малгайндаа толгоогоо тааруулж зорж болохгүй, толгоогоо завчиж болохгүй. Тэрэн шиг төсвийн хүрээний энэхүү хуулийг бид нэгэнт хэрэгжүүлэхгүй ингэж дандаа дээрлэх юм бол ерөөсөө хуульгүй байя. Ингэж худлааж үжиглэхээ болиё. Чи хуулиндаа бүр заасан байгаа шүү дээ. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 3, 11, 11-ийн 2-ыг уландаа гიშгэж бид төсвийн хуульгүй юм шиг орж ирж байгаа. Төсвийн доктортой байдлын тухай хуульгүй юм шиг орж ирж байгаа. За сангийн сайд болдын жавхлан хариулт өгье. За Амбадраг шөнийн асуултанд нэмэлт мэдээлэл өгье. За энэ алдагталтад төсвөөд байгаа дээр бид нар олон талаас нь тайлбарлаж. За би дахиад нэг талаас нь одоо төсөв талаас нь тайлбарлах гэдэг оролдъё. Алдагдлын бүтэц их чухал. Энэ юунд зориулж байна таны асуулт те? Юунд зориулж байна? Ямар үр ашигтай төслүүд дээр явж байна вэ? Эсвэл цалин дэвтэр тэтгэмжээ авч тавьж чадахгүй алдагдлалд орж ийн үгүй юу? Тийм. Тэгэхээр бидний сонголт юу вэ гэхээр цалин дэвтэр тэтгэмжээ татврынхаа орлогоор бүрэн тавьчих байгаа. Бүр дээрээс нь 2% ашигтай байна. За эдийн засгийн өсөлтөө хангахын тулд яг таны хэлж байгаа шиг яг мөнгөний үржүүлэгч төслүүд дээр энийг тавьж байгаа юм. 1.5 их 80-аар нөгөө мега төслүүд дээр гадаадын дэс тусламжаар санхүүжиж байгаа тэр төслүүд тэр хөрөнгийг тавьж байгаа. 1.5. Хамгийн нэгдүгürt нөгөө нефт босруулах үйлдвэр жил $1 триллион авч үлдэх энэ төсөл Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц Улаанбаатарын одоо За жавхлан сайд гүйцээж хариулъя. Тэгэхээр Ганбаатар гишүүнээ тэгээд таны санаа зовж байгаатай би бас ажил байна. Тэгэхээр алдагдал маань цэвэр мөнгө үржүүлэгч хамгийн үр ашигтай ийм төслүүд рүү явж байгаа шүү гэдгийг хэлье. За дээрэс нь улсын хурлын дараа арц суурийн төсөл хойдоо үргэлжлэх шүү дээ 13 тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдсан байгаа. Тэгээ хойд нь үргэлжлээд 27 онд дуусна. Энэ арц суур маань өөрөө 159 км зам төсөл бүтэн дүнгээр нь бид нар чадахгүй төсөв үзэж чадахгүй. Тийм учраас 20 км-ээр ихний төсөл болгож тасалсан байгаа. Дараа нь үргэлжлэхдээ дахиад тендер зарлагдана. 10 гэхээр Мандалгов Чойрын зам ч гэсэн адилхан. Энэ чинь нийтдээ 474 км-ийн зам байхгүй юу? 474 км замыг Монголоос өнөөдөр нэг дор бид барьж чадах, арай чадахгүй. Нийт төсөв 875. Тийм учраас ихний төсөл 40 км-ээр 3 талаас нь эхэлсэн. Тэр төсөл энэ жил дуусна. 25 онд дуусна. 26 онд эхлүүлэх гэтэл 430 км дээр зураг нь 22 оных байхгүй юу?